Тэгээ эдийн засаг санхүүгийн хувьд алдагдaltaгүй, техник тоног төхөөрөмжийн хувьд одоо алдагдaltaгүй. Ийм л байдлаар бид нэр одоо ажлаа уялдуулж явах хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэгээд ямар тач одоо энэ хүрээнд байр сууриа илэрхийлээд энэ асуудлыг бас хөндөж анхаарал тавьж хандуулсан сэтгүүлчд бас талархал илэрхийлээ. Гагцгүй энэ дэр ерөөсөө хяналт маш чухал. Тэгээ энэ зээлийн хэлцээрийн асуудал өнөө цаг үед орсноор бас энэ чинь 126 гишүүдтэй олон өнгөтэй парламент болсноос давуу тал бас гараад байна л. Тэгээ бодит ажил хэрэг болгоод явах нь зүйтэй юм аа гэж бид үзэж байгаа. Тэгээ тийм шүү дээ. Энэ чинь маш олон асуудлууд байгаа. Маш тодорхой нэг жишээ гэх юм бол Дорнотод 50 мегаваттын цахилгаан станцыг барихад $80 сая барьж байгаа. Тухайн үед шүүмжлэлтэй хандж ирсэн чи арай хэтэрхий байна. Нэг 60 орчим сая доллараар барьж болох мөнгөчтэй л гэдэг. За гэтэл 35 мегаваттын цахилгаан станцыг $161 сая баха барьж авах жишээ. За ингээд $268 сая эдгээр Экзим банкнаас авчихсан. Үүн дээр гүйцэтгэлийн аудит хийгдсэн зүйл байна. За гих мэтлэн ингээд маш олон асуудлууд байна. Тэгэхээр хамгийн гол нь дахиад энэ асуудалд ингээд дугжраад бүр их хохирол өвчлүүлэхээс өмнө бид санхүү, эдийн засаг одоо үйлдвэрчдийн бодлогын хүрээнд засал задруулах зүйлүүд байгаа. Тэгэхээр зүгээр тогтоол гараад цаас үйлдвэрлээ суух биш их хурлын гишүүд бас өөрсдөө очоод засгийн газар нь бас энэ дэр хамтарч ажиллаад ямар тач бид нэр алдагдaltaгүйгээр энэ үйлдвэрийн 36 сарын дараа хүлээж авах нь чухал байгаад. Тэгэхээр энэ хүрээнд ингээд хяналт шалгалтын ажлууд явагдана гэсэн. Өчнөө олон асуудлууд гарч ирнэ. Эргэж одоо нөгөө реструктур гэдэг тэрийг хийхээс заашгүй шаардлага үүсэж байгаа.